Агаар нь хайрханы домог. Амаажи удган бол. Дархаадын алдарт удган агаарын хайрхны шүтэн болсон баглаан удганы охин юм. Удган ирэхэд дархад ястай бөгөөд үнэг болон хувирдаг эд шидтэй байсан гэлцдэг. Дархаадын 3 одгийн төлөөний хүмүүс богдод мөргөхөөр ачаа хөсөхтэй хийтийн амаар бэлтгэс гол гарах гэж ирэхэд нь харуулын зангийн үл зөвшөөрч гинэ. Мөргөлчдийг ахлаж явсан хүннийг хурдан элч томилж, судгийн хайрхныг дахиж зам шулуутгуулж ир гэж мордуулжээ. Тэр ихч чи дархад нутгийг хардаг юм бол харах цагч нь боллоо. Харуулын занг биднийг саатуулв. Идтэй юм бол идэ үзүүл. Биднийг харж үзгээж амаажи удганд хэлээд буцав. Буцах замд элчийн морь бусгаж туйлахад эргээд харуул хар морьтой хингэргээ элгэндээ тэвэрсэн орвоо сунган барьсан бөө давхин өнгөрөв. Дээр нь шингэрэг тас хийж салхи шиг л алга болов. Тэр элч мөргөлчдөр ирэхэд за юу болов гэж асуухад судгийн хайрхныг дахиулаад ирлээ гэв. Тэр мөчид харуулын зангийн 3 настай хүүгээ дагуулan хонгогчин гэдэг газар айлд архитаж байкал нохоо боргон хуцаж их дуу чимээ гарав. Гэрийн эзэгтэй гарч хараад уяан дээр янзын аимшигтай юм ирсэн байна гэв. Харуулын зангийн твдэж гараад морьныхоо цулбуурыг хутгаараа тас огтолж хүүгээ дүүрээд гэрийн зүг зүхтэн давхив. Харуулын зангийн хулагчин уруудаж явтал амаажи удганы аянгийн тэг татсан боловч зангийн гэрийнхээ гадаа хүрчээ. Зангийн морьноосоо буун гэрийн зүг гүөх зуур зангийг аянга нэргэж хүү аврагдсан бав. Маргааш нь мөргөлчд бэлтгэс холыг гаталж аян замдаа шуударсан гэлцдэг. Ингэж даарахад ин удган амаажи тэнгэрийн хэлэнг буудгаж ардын мөргөлчдийн замыг шолуун болгосон гэдэг. Төвний нэр, төвний хингэргийн дуу. Агаарын хайрхны салхин дунд нууж хадаж байдаг юмсанж. Хивэнгийн